Бүгдээрээ сайн уу? Энэ удаагийн бичлэгээр та нартай 2014 оны Хааны Ойтолчин гэдэг киног ярьж өгнө. Лайка дарж эрсдээ бүртгүүлээд киногоо үзээрэй. Орчин үеийн Солонгос улсад нэг настан эртний түүхэн хувцсны талаар танилцуулснаар кино эхэлнэ. Жусооны үеийн хааны ордны хувцас загварыг хөгжүүлсэн Шилдэг Ойтолчин Туссогийг танилцуулна. Үзэгдэл шилжиж дээр үеийн Жусон хаан тулсын жинхэнэ түүхийг харуулна. Туссог бол хааны удмынхны хувцсыг хийдэг ойтолчдын ордны ахлах юм. Тэр дорд гаралтай боловч 30 жил энд ажиллаж байгаа. Жусооны хаан тулсын өмнөх хаанаас барж хааны дүү шинэ хаанд өргөмжлөгдөж буйг харуулна. Гашуудлын ёслолоос хэд хоногийн дараа шинэ хаан ордондоо ирж Туссогийн хийсэн хувцсыг баяртайгаар өмснө. Харин энэ бол Гүнжийн даруухан боловч авьяаслаг ойтолчин. Тэр баян ирчүүдийг зугаацуулагч эмсийн хүрээлэнд ажиллаж амьдардаг. Түүний сайн найз нь хааны оёдлын ордонд ажилладаг. Харин энд их хатан хааны ёслол зориулж хийлгэж буй хувцсыг нь ажилчид нь санаандгүй шатаачдаг. Үүнээс болж хатан шоконд орж маргааш гэхэд яаж бэлэн болохоо мэдэхгүй балмагдана. Тэгээд хааны ойтолчинг дуудаж янзалж чадахгүй гэхэд богино хугацаа учир амжихгүй байх гэхэд нэг төвшмөл нь янзалж чадах хүнийг мэднэ гэлээ. Ингээд Гүнжийн ордонд анх удаа ирж байгаа болохоор эргэн тойрноо ихэж хорхон харж байлаа. Хатныг хармагцаа түүний гоо үзэсгэлэн биширч анхны харцаар дурлцдаг. Тэгээд шууд нөмөргийг янзалж өгч чадна гэлээ. Шүнжин нойр хоолгүй сууж дуусгаад өглөө нь хаан өмсөж үзээд ихэд таалагдан Гүнжийнаар ахин ангийн хувцс хийлгийг хүсэлтэй байгаагаа хэлдэг. Энэ үед ахлах ойтолчин хатаархаж түүний баг насыг харуулхад өнчин хүү багаасаа ойхоос өөр юм сураагүй байлаа. Хатан Гүнжийн талархал илэрхийлж алтан үсний зүлтээ бэлэглэнэ. Тэр хатны үсний зүлтийг өөртөө авч хадгаллаа. Гүнжийн хааны ангийн хувцсыг хийхээр ахлах Туссогтой ярилцаж илүү тухтай өөр загвар хиймээр байна гэж хэлнэ. Өглөө нь хаан анд явж байгаад мориноосоо унахад нь хүмүүс сандран хаанд сүгдэнэ. Энэ үед сайдын охин Сүми ирж түүнд альчуур өгөхөд хаан түүнийг таалж ордонд авчир гэж тушаана. Харин эмэгтэйчүүд хатны тухай цуурхал ярьж байлаа. Тэр нь хатан болсноос хойш хэдэн жил өнгөрсөн ч хаан хизээж түүнтэй дэр нэгтгээгүй гэв. Цаац шалтгаан нь хунтааж байсан ах нь эхнэрийг нь сонгож өгсөн ба одоогийн хааныг ихэд дорд үздэг байсан. Нэгэн орой эмсийн хүрээлэнд нэг ноён үнтэй хувцсыг минь бохирдууллаа гэж уурлаж байв. Гүнжийн ирж маргалдаад Туссог ахлахыг дуудтал ахлах хуурамч хямдхан торго байна гэхэд хүмүүс шоолоод явцгаадаг. Гүнжийн Туссог ахлахт ноён болохоор нь өөрийн гараар хувцас хийж өгнө гэж тэр хоёр төсөөлөн ярьлаа. Дараа өдөр нь хатан Гүнжинийг дуудаад хаанд гоё хувцас хийж өгмөр байна. Юу байвал болох уу гэхэд Гүнжийн хатныг өөрийн гараар дотор өмд хийж нөхөртөө бэлгэлвэл зүгээр биш үү гэж санал болголоо. Хатан ойдол хийнгээ түүнтэй ярилцаж Гүнжийн олон жилийн өмнө өөд болсон ээжээсээ ойхыг сурсан гэхэд хатан ч бас өөд болсон ээжийнхээ булшин дээр огт очоогүй гэдгээ хэлв. Гүнжийн хааныг анд явсан хойгоор хатныг ээжийнх нь булш руу дагуулж явахаар болдог. Хатан ээжийнхээ булшин дээр очин сэтгэл нь хөдлөн нулимс унгав. Дараагийн өдөр хаан Гүнжиний хийсэн шинэ ангийн хувцсыг өмсөн ихэд таалдаг. Энийг харсан ахлах бухимдана. Өдөр хоног өнгөрч хатанд шинэ загварын хувцас хийж өгч тэр нь их таалагдана. Өөр загварын хувцас хийж ахлахаар хатмал хатгуулна. Энэ үед ахлах насаараа хичээж ирсэн байр сууриа алтгаас айсаар. Харин сайд өөрийн охин Сүмийг хаантай гэрлүүлв. Нэгэн өдөр хатан өөрийн ойсон дотор өмдөө дуусгаад хаанд өгөхөөр эртэл Сүмигийн гутал байхыг хараад зүрхэн шархлан буцаж явна. Дараа нь бухимдсан хатныг хараад Гүнжийн хатнаас юу болов вэ? Миний хувцас таалагдсангүй юу гэхэд хатан гоё хувцас өмслөөч явах газаргүй шүү дээ гэв. Гүнжийн хатныг завинд суулгаад нууранд очтол хатан асуудлаа ярьж уйлав. Өдөр хоног өнгөрч хаан Сүмигээс салгаа боллоо. Тэгээд Гүнжинд нэг санаа төрж гоёмсог хувцас хийж ордны ахуй нарт өмсүүлж хааны анхаарлыг татгаар болж хаанч өрхөнд орж байлаа. Ордны ахуй нар хэд зарчимгүй хувцаснаас болж сайд уурлаж хаан Туссогд хувцснуудыг устгах гэж тушаал өгч шатаадаг. Дараа өдөр нь Чин улсын элчин сайд нар айлчлах тухай сайд дурдахдаа хатныг ёслолд суулгахгүйгээр Сүмийг хатны оронд суулгах тухай хэлв. Сайд Туссогд Сүмид зориулж хамгийн тансаг хувцсыг урлах тушаал өглөө. Энийг сонссон Гүнжийн хатныг аврахаар хатанд хамгийн гоё хувцас хийж өгье. Тэр өдөр хүн бүрийн нүдийг унгам тийм үзэсгэлэнтэй харагдуулахыг зөвшөөрөөч гэлээ. Тэгээд хатнаас өөрийн биеэр хувцсны хэмжээг авахар болоход хатан нэг ч эмэгтэй туслахгүйгээр ихэд сандарч өгөв.
Үнийг сонссон Дулсоо гатаархан гүнжийн дээр очиод хатныг аюулд оруулах юм битгий хий. Чиний амнаас ч хамаатай гэлээ. Дулсоо гүнжээний загварыг хулгайлаад явчихдаг. Ёслолын өдөр болоход сүмийн гоёмсог ягаан хувцас өмсөн ирдэг. Хэсэг хугацааны дараа хатан гэрэлцсэн цагаан алтлаг хувцастай орж ирэхэд бүх хүн гайхан биширж сүгддэг. Хаан хүртэл маш их бахархдаг. Харин сүмийн уур нь хурч Дулсоогийг дуудан хувцсыг нь шидээд загнана. Харин гүнжийн хатанд өөрийн тосгон руу явах гэж байгаа тухайгаа хэлээд алтан усны зүлтийг нь өгдөг. Энэ үед хаан хатны тухай бодон анх удаа хатныг зорин ирээд хатан залуу оюуталчин хоёрын хооронд ямар нэг гүнзгий холбоо байгааг анзаарч уурлахад хатан зүгээр хувцсны талаар ярьж байснаа хэлэхэд хаан сонсолгүй гараад явдаг. Дараа нь сүмийн хаанд хатныг залуу оюуталчинтай учир ургуулдаг гэж хэлж хааны толгойг эргүүлнэ. Хаан маш их уурлаж Дулсоогийг дуудаад гүнжээний хийсэн хувцсанд хортой зүй нууцаар хийлгчигдэг. Тэгээд гүнжээнийг ордонд авчираад хатантай хуйлдаж хортой зүй хувцсанд нь хийсэн гэж гүтгдэг. Гүнжийн хатанд хайртай учраас бүгдийг ганцаараа хийсэн гэдэг. Хатан шоконд ороод хаан руу таныг би үргэлж хайрлаж дэмжиж ирсэн. Харин одоо таны ааш зан эвдэрч байна гэж уурладаг. Тэр орой Дулсоог гимшээд гүнжийн дээр ирээд битгий хатантай орооцолт гэж байхад гэхэд гүнжийн гой хувцас ойж хийсэн зүйлдээ харамсахгүй байна. Ахлах тантай байх их дулаахан санагддаг. Та их сайн хүн гэж хэлдэг. Дараа өдөр нь гүнжийн цаазаар ахуулж хатан гашууддаг. Дулсоо гүнжээний гэрт очиж түүний загваруудыг шатаана. Тэгээд гүнжээний өөртөө зориулж ойсон ноёны хувцсыг олоод нулимсаа төвчихгүй харамсан уйлдаг. Орчин үеийн музейд Жусоны оюуталчин гүнжээний хийсэн хатны гоёмсог өмсгөлийг Дулсоогийн хийсэн хувцас гэж бичигдэн хадгалаастай байдаг. Үүгээр кино маань дуусдаг. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Subscribe дарж дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.